1-2-1. За самцсан guys. Өдрийн минь өглөөний минь өрөөний минь. За та бүгдтэй шинэ оны минь төргий. Тийм ээ тэгээд энэ оныхоо эхний ревюг хэдүүлээ хийцгээе. Түрүүчийн ревю маань 2-3 баг 4-7 өдрийн өмнө байсан үгүй юу? Шинэ жилийн үеэр бол мэдээж бид нэр зах зээлийг бол харахгүй. За тэгээд ерөөхдөө бол зах зээл дээр арилжаа хийх бол нэлээд сонирхолтой байдаг. Тэгэхээр тэр үеэр бол хэдүүлээ бол амарсан тийм ээ. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ айгүй чухал зүйлүүдийн хэмжээнд бол ярилцсан. Хэдүүлээ өнөөдөр ингийн 3 зүйлийн тухай ярилцъя. Нэгдүгээр том зарлал юу вэ гэхээр манай элсэлтийн манай сургуулийн те CVP Basics гэдэг сургалт байгаа. Тэр сургалтын 8 дугаар элсэлтийн бүртгэл бол зарлагдлаа өнөөдрөөс хойш. Тэгэхээр энэ тухай нэг товчхон ганц минутын турш ярилцъя. Дараад нь за бүртгэл тийм ээ бүртгэл. Сургалтын бүртгэл. За өнөөдрийн review тайд маань болж л өгвөл эхнээс нь дуустал нь үзээ даваараа хамгийн сүүлд хэдүүлээ маш чухал зүйлийн тухай яриа. Дараад мэдээж хэдүүлээ review хий тийм ээ. Зах зээл дээр ямар хөө байдлууд байна шинэ жилийн дараах. 3 дахь хэмжээнд би юу гэж ярмаар байгаа вэ гэхээр би нэг нэлээд том research хийлээ. Нэлээд том research хийгээд энэ research юу вэ гэхээр крипто ертөнцөөс те биткойноос өөр ямар coin урт хугацаагаар те хоол юм да. Хоол хийж хөрөнгө оруулалт хийж болох вэ гэдэг асуултны хариултыг хэдүүлээ ярилцсан. Энэ миний хувьд бол бас нэлээд том research байсан. Тэгээд би таатай хуваалцъя. Би өөрөө ямар coin-ууд руу хөрөнгө оруулалт хийх вэ? Хэдэн жил энийг барих вэ? Тэгээд ямар утга учираар би энэ зүйлийг ингэж ийш нэг мөнгө оруулах вэ гэдэг тухай хэдүүлээ ярилцсан. Энэ бол бас миний хувьд бол нэлээд том ажил байлаа. Маш олон хэмжээний coin-уудыг харлаа. Маш олон хэмжээний white paper-уудыг уншлаа. Тэгээд миний хувьд бол би ийшээ энэ coin-ууд руу би бол мөнгө оруулахад бэлэн байна. Яг тэгэхээр би бол тэр coin-уудын хэмжээнд бол итгэлтэй байна тийм ээ. Энэ бол миний итгэл үнэмшил. Миний хувийн итгэл үнэмшил би бол итгэж байна. Энэ coin-ууд ирээдүйд хүн төрөлхтний хэмжээнд бол маш том хувь нэмэр оруулах гэдэг утгаар те. Би бол энэ coin-уудыг бол өөрөө бол аавна. Би бол энэ бол санхүү эдийн засгийн мэдээж ямар нэгэн зөвлөгөө бол биш. Би зөвхөн өөрөө хийж байгаа юмыг л та хэдэн хэлэх юм байна шүү. Окей. Биткойныг бол би бол бас авахыг хүсэж байгаа. Гэхдээ биткойныг би яг одоогийн үнээр авахгүй. Яг одоогийн үнээр. Гэхдээ би бол ерөөхдөө бол биткойн guys индекс шүү дээ. Та хэд ойлгоо. Биткойн бол индекс. Гэхдээ энэ индексээс гадна маш их хэмжээний өсөлтийг үзүүлэхэд бусад өөр coin-ууд байгаа. Тэг хүмүүсийн нүдэнд хүртэхгүй байгаа coin-ууд. Тэр coin-уудын тухай хэдүүлээ 3 дахь энэ зүйлийн хэмжээнд л ярилцъя. Окей. За нэгдүгээр сургалтын бүртгэл явагдсан. Сургалтын бүртгэл рүү оролцохын тулд таад маань яах вэ гэхээр манай Discord руу ороод зарлал хэсэгт ороод те CVP Mongolia гэсэн манай Discord байгаа. Энэ ерөөхдөө энэ видеотой холбоотой бүх линкүүдийг би доор description видеонд доор description оруулчих. Тэгээ таад маань time code-уудыг хараарай. Хэрвээ сонирхолтой тийм сонирхолтой сэдвүүдийг хармаарна гэж байгаа бол time code-уудаар дамжаад шууд хэрэгтэй мэдээлэл бол авчиж болно шүү. Окей. Тэгэхээр бүх линкүүдийг мэдээж видеонд оруулчих. Ерөнхийдөө бол бас манай Discord-аас авч болно. Манай Discord руу нэмэгдээд ороод ирээ guys. Окей. Ерөнхийдөө та бас нэг юм ойлгоо. Манай Discord жоохон хоосон санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр генерал хүмүүсийн хэмжээнд хоосон санагдаж байгаа шүү. Яг сургалтанд оролцоод манай community гишүүн болсон хүмүүсийн хэмжээнд бол хараарай те. Community trade гэдэг өрөө байгаа. Бүх энэ өрөөнүүд байгаа те. Community chat тэгээд Bitcoin, Nasdaq гэдэг бүх төрлийн live арилжаа хийх өрөөнүүд тийм ээ. За тэгээд 1-р эсэлт, 2-р эсэлт, 3-р эсэлт гэдэг бүх эсэлтийн хүмүүсийн өрөөнүүд байгаа. Энэ дотор ч бид нэг гэрийн даалгаврын одоо хүн болгон өөрийн гэсэн гэрийн даалгаврыг өрөөтөө тийм ээ. Тэгээд энэ гэрийн даалгавар одоо сургалтанд оролцож байгаа хүмүүс маань гэрийн даалгавар бол шалгуулна. Эсрэг талд нь бид нар хариу өгдөг те. Ингээд видео хэлбэрээр бид нар хариу өгдөг байгаа шүү. Гэрийн даалгавар болгон дээр нь тэгээд тус нь хүмүүстэй ингээд тулж ажилладаг байгаа тийм. Манай сургалтанд оролцож байгаа хүмүүс маань энийг анзаараа. Хүн болгондоо тулж ажилладаг. 7 хоногт 2 вебинарыг хагас сайн бүтцээнд биднэрт хийдэг те. Тэр вебинарыг бид нар 2-3 цаг бол хийдэг хүн болгонтой тулж ажилладаг тийм ээ. Энэ зүйлийг анзаараарай. Өдөр болгон ажлын өдрүүдээр өдөр болгон та хэд мэн гэрийн даалгавар оруулна. Тэгээд тэр гэрийн даалгавар болгон дээр чи өдөр болгон бид нар хариу өгдөг. Тэгэхээр манай сургалт бас сургалтын системийн хэмжээнд бол айгүй чанартай сургалт байгаа. Манай төгсөгчд маань дараад нь яадаг вэ те. Сургалтаа төгссөний дараа server rules гэж байгаа. Энэ server rules-ыг та хэд мэн анзаараарай. 5 дугаар дүрэн байгаа. 5 дугаар дүрмийн хэмжээнд CVP сургалтыг төгссөн хүмүүс маань яаж болдог вэ гэхээр лайв оролт бид нартэй хамт те одоо гишүүдтэйгээ хамт лайв арилжаа хийхин тулд Tiger Trade платформын плеерийг ашиглаад 50k доллар хийсэн байх хэрэгтэй. 50k хийсэн стейтментээ бид над руу явуулаад харуулахаар яадаг вэ гэхээр энэ live trader-ийн им рол орж ирдэг байгаа. Live trader-ийн рол авсан хүмүүс яах боломжтой вэ гэхээр community trading CVP live өрөөрөө орж надтай хамт за тэгээд live trade-рүүдтэйгээ хамт live арилжаа хийх боломжтой байдаг тий. Яагаад энэ зүйлийг заавал 50k-гийн statement үзүүлэх вэ? Яагаад тийм дүрм оруулсан бэ гэхээр энэ бол айгүй чухал гэсэн нэгдүгээрт
Энэ арга барилыг та хэд мэн суралцж байгаа арга барилаа та хэд мэн өөрсдөө туршлага зулуулад демод ирэхлээр шалгацсан байх гэдэг. Тэгээд демо дээр энэ 50k хийж явах үеэр бол маш их хэмжээний туршлага суулгадаг байгаа тий. Яагаад тэгэхээр ямар ч одоо 5-6 жил арилж хийсэн хүн байх тэр бол хамаагүй арга барил дотроо туршлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Та ямар нэг өөр одоо ICT-гээр 5 жил арилж хийх чинь ерөөсөө ямар ч хамаагүй байхгүй. Манай арга барилын хэмжээнд бид нэг ингээд шал өөр юм үзэж байгаа, шинэ зүйлүүд үзэж байгаа. Энэ зүйлийнхаа хэмжээнд туршлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр 50k хийх бол манай арга барилын хэмжээнд бол маш боломжтой. Энэ зүйлийг та харах юм бол тий. Жишээ байгаа одоо Nova гэдэг трейдер GC буюу Golden дээр 50k хийсэн стейтментийг харж байна уу тий. За ингээд энэ дотор бас live трейдеруудын стейтментүүдийг харах юм бол өөр дүр зурагтай стейтмент байна тий. Одоо ийм байна. Nasdaq дээр хийсэн стейтмент байна тийм ээ. GC дээр Golden дээр хийсэн стейтмент байна. Энэ юу юм тий. Бас Nasdaq дээр хийсэн стейтмент байна. Ингээд guys иймэрхүү төрлөөр энэ зүйлийг ингэж хийснээр энэ трейдерүүд маань ингээд live харилцаа хийхэд бэлэн байдаг байхгүй. Тэгэхээр ямар одоо ихэнх сургалтууд яадаг вэ гэхээр сургалтаа хийгээд дуусангуудаа шууд ингээд гаргач тэгтээ за ингээд common live харилцаа хийгээрээ. Манайх бол бид нар бол тэгж гаргадаг байгаа. Сургалтаа төгссөний дараа заавал энэ 50k хийж live харилцаа ороорой гэж бид нар ярьдаг ба. Тэгээд энэ бол айгүй том зүйл guys. Заавал эхлээд одоо суралсан материалаа тий. Сургалтын дээр сурсан материалаа заавал өөрөө шалгацсан байх ёстой. Тэр шалгуурын хэмжээнд өөрөө туршлага зулуулсан байх ёстой. Тэгж live харилцаа орох ёстой байхгүй юу? Тэгэхгүй бол tilt гэж зүйл байна. Тэгэхгүй бол margin call гэдэг зүйл байна. Бид нар тэ community дотор бол бид нар энэ сурагчтай бол ингэж бэлтгэдэг. Заавал live харилцаа орохоос өмнө ингэж бэлтгэдэг байгаа. Тэгэхээр та хэд манай community гишүүн болохыг хүсэж байгаа бол welcome. Тэ сургалтын төлбөрийг бол та хэд мэдээ $500 байгаа. Ерөөсөө $500 нэлээд боломжтой. Урд нь бол $1000 байсан. Тэгээд сүүлдээ хаарсан $1000 бас үнэтэй явах тийм ээ. Тэгэхээр боломжтой болохын тулд доошоо үн цэнийг буулсан CVP Mongolia дотроо гэдэг манай сайт руу ороод login to CVP shop гэсэн энэ бүртгэлийг хийсний дараа манай дэлгүүртэй CVP дэлгүүр буюу CVP shop бол та хэд гарч ирнэ. Тэгээд энэ сургалт байгаа шүү. Окей, CVP basic гэдэг сургалт байгаа. Түүний дараа мэдээж энэ индикаторууд байгаа. Энд индикаторууд бол яг хуу гişүүдтэй зориулж бол энэ хийж байгаа. Гişүүд маань энэ индикатороос бол худалдаж авч болно. Хямдхан $10 те сарын $10 3 сарын гэх юм бол арай жоо хямдхан явж байгаа. За тэгээд түүнээс цааш бас энэ сургалтуудыг та хэд сонирхож болно. Crypto Pump гэдэг тэгээд CVP Investing гэдэг энэ бас сургалтууд маань одоохондоо бол бэлэн болоогүй. Гэхдээ ирээдүйд бол энэ манай community хэмжээнд бол гарч ирэхээр байгаа шүү. Окей. Тэгээд энэ сургалтынхаа юу ороод та хэд сонирхох асуудалтай эндээс хараад тэгээд ямар одоо хөтөлбөртэй юм те энэ хөтөлбөрийг та хэд сонирхоод тэгээд худалдаж авах гэдэг энэ юу руугаа дараад те дараад ороод ирэнгүүт чинь нэмчээ төлбөрөө яаж хийх юу гарч ирэх шүү guys. Заавар те. Тэгэхээр энэ зааврын дагуу та хэд төлбөрөө хийгээд заавал те төлбөрийнхөө баримтыг энэ CVP Mongolia гэсэн Telegram руу заавал явуулаарай. Окей guys. Энэ зүйлийг бол заавал хийх хэрэгтэй гэдгийг санаарай. За тэгээд энэ ч байгаа бичигдсэн байгаа зүйлүүдийг хараарай. Окей. За ингээд сургалтын хэмжээнд өөр нэмж хэлэх юм байхгүй. Хэдүүлээ дараагийн сэдв рүү оръё те. Зах зээлийн ревю рүүгээ хэдүүлээ орцгоё. За тэгээд зах зээлийн ревюгийн хэмжээнд guys хэдүүлээ угаасаа та хэд мэднэ бид нар биткойноос эхэлдэг, доллароос эхэлдэг тийм ээ. Доллар одоо бүх юмний үнэтэнд байгаа. Тэгээд доллар хэмжээнд хэдүүлээ ярилцъя. Энэ бас нэлээд тийм том яриа байх юм байгаа шүү. Окей, долларын хэмжээнд guys. Тэгэхээр манай YouTube channel-ыг ерөөхдөө дагадаг те subscription хийгээд биднийг дагаад явж байгаа, follow хийж байгаа хүмүүс бол та хэд мэдж байгаа те. Биднэрт юу байдаг вэ? За тэгэхээр манай YouTube-ыг дагж байгаа хүмүүс бол мэдэнтэй айл дээр нэг жилийн өмнө бид нар энэ CVP weekly review-ийн хэмжээнд крипто руу яаж шилжих вэ те одоо бид нар чи бүгдээрээ fiat ертөнцид байгаад байгаа шүү дээ цаасан мөнгөний ертөнцид одоо эдийн засаг маань одоо дэлхийн эдийн засаг цаасан мөнгө хэрэглээр явж байгаа те тэгээд энэ цаасан мөнгнөөс крипто руу яаж шилжих тухай ингээд энэ ревюг нэг жилийн өмнө хийсэн энэ ревю дээр бид нар юу гэж хэлсэн бэ гэхээр хардаа доллар гэдэг зүйл нэлээд өнд орно гэж ярьсан нэлээд өнд орно өснө за тэгээд яг шилжилтийн үеэр бол доллар хамгийн сүүлд доош нуурж орж ирнэ гэж бид нар ярьсан те за тэгээд энэ доллар дээш өсөж явж явах үед биткойн яг тэр үеэр нь бол үснэ. Гэхдээ дээшээ доошоо төрлийн flat үүснэ тэгээд дахиад үснэ дахиад flatlen тэгээд мэдээж manipulation хийн тэгээд ерөнхий зүг чиг нь бол биткойн хэмжээнд бол бид нар long гэж ярьж байсан те. Бүр том зургаараа тэгэхээр биткойныг худалдаж авах сонирхтой байсан хүмүүс маань ерөнхийдөө бол те ойлгож байгаа. Тэгээ нэг жилийн өмнө л тэгээд ерөнхийдөө за бид нар бүгдээ мэдж байгаа шүү дээ биткойн угаасаа ирээдүйн шүү дээ guys энэ зүйлийг бит юм ааш ерөнхийдөө одоо ингээд инфлюенсер хүмүүс байгаад байгаа шүү дээ крипто инфлюенсер одоо трейдер төрлийн хүмүүс яна доллар одоо нуурн биткойн одоо нуурж унана яна мана гэдэг стэйсэн шүү дээ юм ярьдаг guys мэдэрээ тэр хүмүүс ч ерөнхийдөө зүгээр л шоу хийж байгаа юм шүү дээ тэгээд ерөнхийдөө одоо мэдгүй юу болоод байгааг ойлгохгүй юм уу яагаад байгаа мэдгүй биткойн ирээдүй guys биткойн ерөөсөө л ирээдүй биткойн одоо крипто ертөнцийн индекс واخгүй одоо та хэд өөрөөсөө бодоод үз
Одоо ингээд Nike гэдэг пүүз байгаа шүү дээ. Nike пүүзний лого юу илээ? Бид нар мэдчихэж байгаа тий. Лого нь ийм логотой шүү дээ. Just do it гэсэн тий. Nike пүүзний лого хизээ өөрчлөгдөх юм бэ? Nike пүүзний лого хизээж өөрчлөгдөхгүй ийм л байна. Bitcoin-ы лого юу илээ? Bitcoin-ыг нэр крипто ертөнцийн криптогийн лого юу юм бэ? Би үсэг штэ guys. Ерөөсөө би үсэг байхгүй. Энэ крипто ертөнцийн лого хизээ өөрчлөгдөх юм бэ? Хэдүүч өөрчлөгдөхгүй байхгүй. Тэгэхээр биткойн бол ирээдүйг. Гэхдээ мэдээж биткойноос илүү өсөлт үзүүлэх боломжтой Ethereum төрлийн койнууд бол мэдээж байгаа шүү. Ethereum ч одоо higher high хийгээчгүй сууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг дараагийн асуудал. Тэгтэл биткойн ирээдүй. Тэгэхээр энэ зүйлийг ойлгоо. Биткойн бол өснө, gold бол өснө guys. Доллар яг энэ нурж орж ирэх үеэр бол мэдээж gold бол өснө. Тэ? Тэгээд биткойн гэдэг зүйл бол энэ крипто gold гэж яриад байгаа шүү дээ. Тэ? Энэ хоёр чинь бас холбогдох байх. За тэгээд тэр үеэр нь oil, газ төрлийн зүйлүүд өснө гэж бид ярьсан. Тэгээд тодорхой хэмжээний бас нэг тийм хувьцаанууд бүгд биш. Гэхдээ хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа хувьцаанууд бол өснө гэж бид ярьсан те. Nvidia төрлийн технологи төрлийн хувьцаанууд бол бас мэдээж үүнд орно. Юу нурж орж ирэх вэ гэхээр эднэр нурж орж ирнэ гэж бид ярьсан. Та одоо хэдүүлээ цаашаа энэ тухайн энэ ревю харах юм бол юу нурж орж сонирхол гайс энэ зүйлийг бол таад мань харж болно. Энд нэлээд том 30 хэдэн минутын видео бас энийг таад мань зүгээр нэг санахын тулд ч юм эсвэл үзээгүй хүмүүс мань байвал үзэж болно те. За тэгээд BTC-гийн том ревю гэж бас байгаа те. On-chain фунда гэдэг яг энэ үеэр бидэнд ярьжсэн те. Биткойны доотлын лог хамгийн доотлын лог өсвөлийн лог үүсэж байгаа шүү гэдгийг бид нар ярьжсэн 16,000 үеэр. Хэрвээ авах сонирхолтой хүмүүс мань байвал энэ өсвөлийн лог шүү гэж ярьжсэн. Гэтэ энэ мөн үгүй би санахгүй. Мөн баха ямар ч манай юм дээр YouTube channel дээр ийм ревю байгаа. Энэ зүйлийг гай санаарай. Тэгээд гайс нэг зүйлийг хэмжээд би бол хувьдаа Оросд амьдардаг Монгол иргэшилтэй хүн байгаа те. Энэ зүйлийг бол таад мэдж байгаа. Тэгээд YouTube хэрвээ бидний хэмжээнд те одоо миний хувьд YouTube гэдэг зүйл хаагдж байгаа бол YouTube гэсэн зүйл байгаа шүү, окей? YouTube дээр guys миний өөрийн хувийн бас юу байгаа. Бас л CVP Mongolia Trading Mongolia гэсэн ийм хуудас байгаа шүү, окей? Ямар нэгэн байдлаар миний хувьд YouTube хаагдах юм бол таад намайг хаанаас олж болох вэ гэхээр Discord-оос олж болно, Telegram-аас олж болно. За мөн ревюнуудыг хаанаас харж болох вэ гэхээр YouTube-аас харж болох байгаа шүү, окей? Тэгээд энэ дотор ч миний бүх видеонууд байгаа шүү, окей? Тэгэхээр сонирхол guys ороод харж болно. Бүх видеонууд энэ ч байгаа шүү. Яг л копи хийсэн байгаа шүү. Окей, YouTube-с бүх видеонуудыг нааш шийдвэрлсэн байгаа. Тэгээд энэ YouTube руу бас давхар видеонуудыг өнөөдрөөс эхлээд оруулаа шүү. Окей, өнөөдрийн видео YouTube дээр ч орно, YouTube дээр ч орох юм байгаа шүү. Окей, энэ зүйлийг ойлгоорой guys. Одоо бид ийм ертөнцид амьдарч байгаа гэдэг утгаар та минь ойлгоорой, окей. За тэгээд энэ зүйлийг би сануулад үлдээчээ. Тэгэхээр хэдүүл одоо байгаа байдал руу ороо. Тэгэхээр бид нар юу гэж тэр ревюн дээр ярьсан бэ гэхээр доллар индексийн хэмжээнд 100 гэдэг 100 гэдэг юм юу байгаа те спорт байгаа. Энэ спортыг хэдүүлээ доош цөмөлчүүл хэрвээ доош цөмөлчүүл доллар маань одоо энэ нуралтынхаа үе рүүгээ орчноо гэж бид ярьсан те. Бид нар бол мэдэхгүй байхгүй яг одоо бид нар өсөлтийнхаа үеэ дуусгаад яг нуралт руу ороод ирсэн юм уу аль эсвэл нуралт нэрэ болоогүй юм уу гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ зүйлийг бол бид нар ревю дээр яриад байгаа те. Энэ хай хамгийн сүүлийн хай байж болохоор байсан байхгүй. Тэгээд сүүлийн 1 жил 2 жилийн үеэр бид нар энэ зүйлийг харж авах үеэр бид нар бол нэг зүйлийг ойлгохыг хүсэжсэн те ревюн дээр. Бид нар одоо энэ сүүлийн хай мөн үү бид нар одоо доош нь доллар дээр шууд доош орж ирэх үгүй гэдэг зүйлийг хараад суужсан те. Тэгээд хизээ орж ирэх вэ гэхээр 100-ийн хэмжээнд бид нар брейк орж иж бид нар доош орж ирнэ гэж ярьжсэн. Тэгээд төрүүчийн бүх ревюнуудаар бид нар юу гэж харахыг хүссэн бэ гэхээр энэ зүйлүүдийг харж ирсэн те. Доош брейк хийх гэж үгүй. Нилээн брейк орж ирэх боломжтой хэмжээгээр орж ирсэн. Тэгээд явсаар байгаад мөнгөний хуваарлт маань өөрчлөгдөөд эсрэг тал руугаа обсорб хийгдээд дэшнээ цогдоод явж исэн те. Тэнгүүд нь за биш вэ гэдээ явж исэн. За биш вэ гэдээ явж исэн те. Инчээж татсан биш вэ наа гэж явж исэн. Тэгээд энэ дэшээ явж байгаа энэ үеийг бол би хэлсэн шүү дээ. За ингээд дэшээ гараа авчиж байгаа тохиолдолд би бол лонг хармаар байна. Гэхдээ лонг харахаасаа өмнө тийм ээ энэ чи гэп үүссэн байгаа шүү. Энэ гэпийг аягүй бол хаагаад тэгээд дэшээ явна шүү. Хамгийн сүүлийн ревю дээр ярьсан. Тэгээд доош бол яваагүй. Энэ чи брейк орсон. Тэгээд энэ кластерыг бол та бүгд мэдж байгаа. Манай сурагчид бол мэдж байгаа. Энэ кластер чинь хэрвээ ямар нэгэн левел рүүгээ ямар нэг хай руу тулж очихдоо ингэж тулж очиж байгаа бол цаашаа брейк орно шүү гэж бид нар ярьдаг те. Энэ бол volume trade те. Volume trade-ийн хэмжээнд бид нар энийг бол мэдэж болдог. Бид нар бол те volume trade хийдэг community одоо candle харах юм бол candle-ээр бол бид нар энэ зүйлийг бол мэдэж чадахгүй байхгүй. Заавал энэ volume гэдэг зүйл байх ёстой. Заавал энэ delta гэдэг зүйл байх ёстой. Тэгээд түүний хэмжээнд энэ кластер чи өөрөө дотроо ямар хэлбэртэй байгаа вэ гэдгээс айгүй их юм хамаарах байхгүй. Яагаад тэгэхээр хэрвээ энэ stop action-тэй буюу барилгатай кластер байсан бол эн чинь цааш нь брейк хийж чадахгүй байхгүй guys. Окей. Энэ зүйлийг бол бид нэр candle mendler бол мэдэж чадахгүй. Энэ зүйлийг бол доторх энэ candle-ийг задлаад доторхыг нь харж иж
мөнгөний хуваарлтыг ямар байсан бэ гэдгийг харж иж бид нар энэ үнэхээр тааш брейк хийх чадвартай кластер маа гэдэг зүйлийг мэдэж болоод байгаа хгүй. Тийм болохоор би бол уриалаад байгаа тийм монголчуудаа юу гэж уриалаад байгаа юм бэ гэхээр хэдүүлээ volume trade хийцгээе тийм. Candle гэдэг зүйл бол маш дээр үеийн зүйл тийм. 2005-6 оны үед бол Candle бол тийм technical analysis болоогүй сайн ажиллагдаас одоо бол арай өөр тий ирэн эхэлж байгаа 21-р зуун тий одоо бол маркет микрод роботууд ашигладаг ботуудыг ашиглаж арилж аваад хийдэг мэдээж технологи хөгжиж байна тийм учраас бид нар ч гэсэн хоцорж болохгүй өнөөс нь бол бас гүйцэх хэрэгтэй тийм учраас энэ кластер бол брейк хийхийг хилээд байгаа кластер тэгээд ерөөхдөө энэ бол цаашаа явж байна энэ гэпийг бол заавал хаах алба байхгүй guys энэ бол алба байхгүй тэгээд та хэд нь харж байгаа бол цаашаа явж байгаа тэгээд хэрвээ одоо CoinHub төрлийн газрууд руу ороод USDT авахыг хүсэж байгаа бол USDT маань бүр 3500 болцсон байгаа даа шүү дээ 3550 3540 мөчид нэлээ өнд орсон байгаа шүү USDT энэ бол coin хаан банк ч юм уу ерөнхий банк руу ороод fiat value-ийн долларыг зүгээр USD гэдэг долларыг харах юм бол USD маань одоохондоо 3430 мөч хавцаа байгаа шүү sorry 3430 энд болохоор 3550 болцсон байгаа тэгэхээр энэ хоёр дахь ялгааг хараарай криптогийн доллар 3550 ерөнхий цаасан мөнгөний доллар 3430 энэ хоёрын хооронд айгүй тийм том спред үүссэн байгаа ганцаар байгаа guys. Тэгэхээр бид нар энэ крипто ертөнцийн рүү шилжиж байгаа шүү. Энийг хэлээд байгаа те. Бид нар энэ fiat ертөнцийн USD-с мэдээж таталцсан одоо. Гэхдээ өнөөдөр маргааштай биш л те мэдээж ойлгож байгаа шүү дээ. Тэрийг 1 сарын 20-нд Трамп маань inauguration руу орж ерөөхдөө ерхийлэгчийнхөө бүх одоо юмыг өөр төр аван те түүнээс хойш ямар нэг зүйл өөрчлөгдөх баг. За тэгэхээр доллар миний хувьд guys long доллар миний хувьд бол long ялангуяа энэ бар орж ирснээс ерөнхийдөө тэгэл энэ өсөлт айгүй том өсөлт мэдээж миний хувьд бол бас long байсан. Гэхдээ би энэ гэпийг хаачих юм болоо гэж найдсан. Энэ гэпийг хаахгүйгээр дээшээ шууд гараад авчлаа. Тэгэхээр одоо яг гоо те энэ чи point of control байсан. Point of control-ийн хэмжээнд double хийсэн. Тэгээд дээшээ явсан. Тэгээд энэ level бол олоо хэрэггүй. Энийн хэмжээнд бид нар юу зурж болох вэ? Энийн хэмжээнд бид нар юу зурж болох вэ? Зөөн зурж болно. Тэгээд өөр guys долларын хэмжээнд бол надад нэмшилээд байх юм байхгүй. Доллар бол long. Тэгээд би бол all time high харж байгаа шүү. All time high хийн. Ер нь бол хийн. Окей. Тэгэхээр доллар дээш явна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Бусад валютууд, бусад энэ MNT, GPY, рубль, гэсэн шидийн бүх энэ валютууд чинь доош орж ирнэ. Тэгээд S&P Nasdaq төрлийн индексүүд те хувьцааны индексүүд бүгдээрээ доош гүн. Зарим индексүүд бол мэдээж өссөнтэй технологитой холбоотой индексүүд AI-тай холбоотой индексүүд хувьцаанууд sorry би энэ юун дээр өгнүүд дээр юу яадаг технологитой холбоотой хувьцаанууд AI-тай холбоотой одоо ямар нэгэн крипто байвал эдгээр чинь бүгдээр өссөн шүү guys одоо ерөнхийдөө индексүүд бол доош байна. За тэгээ доллар дээр өөр хийлээд байгаа юм байхгүй дараагийн тикрийн хэмжээнд хэдүүлээ биткойныг авч үзье. Биткойны хэмжээнд бол guys бид нар дээш орж ирсэн. Жишээл одоогийн байдлаар бол үсэггүй байна. За тэгээд биднэрт point of control-ос бид нар long харж байгаа шүү guys. Эндээс testing level-ээс бид нар reaction харахыг хүссэн. Гэхдээ энэ reaction маань орж ирээгүй те. Бид нар яагаад тэгэхээр тулаад очсон те. Төвхөр кластераар тулаад очсон байгаа учраас нэгдүгээр хоёрдугаар энэ чинь manipulation орохгүй. За манай сурагчид энэ зүйлийг бол ойлгох байх. Манай одоо энэ volume trade-ийг мэдгүй хүмүүс маань ирэхэд анзаараа хэрвээ ямар нэгэн level-ийг зоож байгаа бол manipulation-ийн сигнал үлдэхгүй байгаа бол энэ зүйл цааш нь break орно гэсэн үг. Окей. Тэгээд төхөж очиж байгаа энэ кластеруудыг бүгдийг хараа. Айгүй хүчтэй кластерууд те. Эсрэг талын 7 хоногийн тестийн level дээр manipulation хийгдээд absorb ороод доош ороод ирсэн. Энэ бол айгүй хүчтэй. Ерөнхийдөө бол энэ low руу орж ихийг харж байгаа шүү guys. Тэгэхдээ энэ бол ингээд биткойн доош нуурж орж ирнэ гэсэн асуудал төрлийн юм байхгүй. Доош орж ирлээ ч гэсэн биднэрт support байгаа. Энэ support-ийн хэмжээнд бүхэл бүтэн 7 хоног. Бүхэл бүтэн 7 хоногийн кластер бид нар доош нь break хийж бид нар ямар нэгэн эсрэг талын correction харнаа гэхээс биш. Бусдаар бол guys айгаад ирээгүй. Биткойн маань цааш нь бол эцсийн байдлаар бол доош нь бол энэ 70 хэд метр бол pullback орж болно. Яагаад гэхээр энэ бол all time high байсан маш олон жилийн өмнөх all time high шүү дээ. Тийм болохоор энэ рүүгээ очиод энийг тестлээд энэчнээ дахиад мөнгөнийхөө цулгууглыг хийгээд тэгээд дэш явж болох байхгүй. Гэхдээ биткойны тренд гэдэг нь эвдэрх бол хаанч байсан guys. Хаанч байсан. Ерөнхийдөө бол биткойн чинь сарын time frame-ээр яваад байгаа шүү дээ. Хамгийн гол time frame нь сарын time frame буюу 7 хоногийн time frame яваад байгаа. Өдрийн time frame чинь ерөнхийдөө swing арилжааны time frame шүү дээ. Swing арилжааны time frame. Урт хугацааны хөрөнгө оруулалтын time frame чинь биткойны хэмжээнд бол 7 хоног буюу сарын time frame. Бид нар доош орж ирлээ ч гэсэн бид нар support зөндөө байгаа. Бидний 48 800 орлоо гэдэг чинь support гэхгүй guys. Тэгээд сарын time frame-ийн энэ маш том хэмжээний энэ худалдан авалтыг бол бид нэр зөнгөлж чадахгүй. Энэ маш том хэмжээний мөнгө байгаа байхгүй юм чи.
Тэгэхээр guys айгаад хэрэггүй бүх юм nice байгаа шүү, окей. Мэдээж ямар нэгэн шикаутууд бол орж ирж болно. Гэхдээ энэ бол тийм амар 0 л ямар ч гэсэн биткойн болохгүй, окей. Бид нэр угаас наадах чинь ирээдүй гэдгийг та хэд минь ойлгоорой. За биткойн хэмжээнд тийм байна guys. Ерөнхийдөө урт хугацааны хэмжээнд бол тий swing арилжааны хэмжээнд юу гэж ярих гэж байгаа бол хэрвээ энэ ч брейк орчих юм бол тэгвэл бид нар ямар нэгэн pullback харж болно. Гэхдээ pullback-ийг бид нар эсрэг талын pullback орсныхан дараа ингэж орж болно. Тэгээд энийг бол бид нар энэ дотны support хүртэл харж болно. Хэрвээ энэ ч manipulation ороод дээш manipulation хийгээд ороод ирчих юм бол тэгвэл бид нар ингэж ажиллана те. Энэ бол айгүй амархан. Тэгээд бусад төрлийн day trade, season trade арилжаануудыг бол бид нар өнөөдөр бол ярихгүй. Ерөнхийдөө бол бидний арга барилын хэмжээ бол энэ зүйлийг хийж байгаа. Тестинг level үүснэ. Тестинг level-ийн хэмжээнд бид нар manipulation орсон, барилт үүссэн. Барилтын хэмжээнд дахиад барилтууд үүссэн, level үүссэн. Level-ийн хэмжээнд дахиад жижиг таврамд задраа доош нь олын харилцаа хийж болох байхгүй гэсэн. Зах зээл дээр бол трейдер хүмүүс бол хаашаа харилцаж байгаа нь хамаа байхгүй. Long байна уу, short байна уу хамаа байхгүй шүү дээ. Long байвал long авчин, short байвал short авчин. Hold хийж байгаа хүмүүс нь бол энэ хүмүүс нь бол тодорхой хэмжээний газруудаас л заавал авах хэрэгтэй тийм. Мэдээж доош нь pullback ороод ирэх юм бол энэ all time-ийн break хийсэн газраас бол худалдаа авалт хийж болох байхгүй. Гэхдээ энийг бол зүгээр нүдэ анаад бас хийхгүй. Тодорхой хэмжээний арга барилын хэмжээнд бол энэ зүйлийг хийх хэрэгтэй. За мөрчсөн биткойны асуудлыг хэдүүлээд дуусгая. Энд бол guys ямар ч өөрчлөлт байхгүй. Биткойн бол long тэгээд мэдээж зах зээл цаашаа наашаа бол хэлбэлцдэг. Мэдээж цаашаа наашаа хүмүүсийг хуурж дээр ирэхэд day trade хийж байгаа хүмүүсийг ирэхэд хуурж manipulation хийж ирэхэд явдаг. Тэгээд мэдээж туршлагагүй трейдерүүдийг бол айлгаж та одоо эндээс хэрэг ямар нэгэн pullback доош орж ирэх юм бол хүмүүсийг айлгаж арилжаанаас нь гаргах төрлийн юм бол хийдэг. Энэ бол байдаг зүйл, энэ бол арилжаа, энэ бол зах зээл тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол нэг айгаад хэрэггүй энэ зүйлийг ашиглаад яг трейдер хүмүүс бол энэ зүйлийг ашиглаад энэ доош энэ шортыг бол авахгүй, энэ шортын дээр мөнгө хийх байхгүй тийм ээ. Зарим айх хүмүүс нь айгаад хоол хийж байгаа хүмүүсийг айлгуулах гэсэн бусдаас бол тусдаар бол энэ бол тэр чигээрээ long trendтэй байгаа юмыг бол энэ бол өөрчлөгдөхгүй. За түүний дараа хэдүүлээ gold-ыг ярих. Gold хэмжээнд бид нар юу гэж ярьлаа? Доош нь том correction ормоор байна гэж ярьсан тийм. За энэ correction доош орж ийн. За 7-ны time frame-ийн хэмжээнд би энэ чи юу chart бэлдэг вэ ингээс энэ gold-ыг бүх chart-уудаа бэлдэг. Gold-ыг бэлдэж амжаагүй. Gold-ийн хэмжээнд бид зүгээр товчхон дурдъя те түрүүчийн ярьж исэн юмыг трейд хийж байгаа хүмүүсийн хэмжээнд би одоо юу гэж ярих вэ те season trade, day trade хийж байгаа хүмүүс миний санал болгож байгаа зүйл юу гэхээр та манай сургалтанд оролцоод манай community гишүүн болоод day trade, season trade яаж хийж, зах зээлээс яаж мөнгө гаргаж авах боломжтой хэмжээний зүйлийг суралцаад яануул гэсэн биш. Бусдаар бол guys манай weekly review, энэ чинь weekly 7 өдрийн review гэдэг утгаар бид энэ чинь том зураг ярьж байгаа байхгүй. Том дүр зургийн зүг чигийг ярьж байгаа гэдэг утгаар guys эндээс бол бас нэг өөрчлөлт юм байхгүй. Би бол short харж байгаа golden дээр. Тэгээд аль хавс энэ үеэр нь те ийм байх үеэр нь бол би ярьсан. Ийм байх үеэр нь бол ярьсан. Юу вэ гэхлээр бид нэр short орж ирмээр нь энэ ч level байгаа, энэ ч level байгаа. Энэ хоёр level-ийг аль нэгийг manipulation хийгээд доош орж ирнэ. Доош орж ирэхдээ бид нар доор хаяж ийш орж ирмээр нь бүр сайн орж ирэх юм бол би ийш орж ирмээр те gold хэмжээнд. Яагаад ийш орж ирэх вэ гэхлээр сарын time frame-ийг хэдүүлээ нэг харах юм бол энд айгүй том хэмжээний худалдаа авалт явагдсан байгаа. Худалдаа авалтын цаана болохоор юм gap байгаа. Энэ gap-ийг хаагаад ерөнхий golden дээр амар том өсөлт болсон байгаа гэдэг утгаар golden дээр бид ядаж энэ хөдөлгөөний хэмжээнд те энэ хөдөлгөөн чинь ингээд нэг юм 200 тикийн хөдөлгөөн те 70% хөдөлгөөн эндээс чи ядаж талаар нь те 50% нь ядаж pullback ормоор нэ гэж ярьсан. Тэгээ энэ pullback чи all time high руу ийш нь ингэж pullback орох боломжтой гэж яриад байгаа байхгүй. Тийм учраас guys энийг ойлгоорой. Gold-ыг бол би хувьдаа нэлээд сайн pullback орох боломжтой гэж харж байгаа шүү. Окей. Там дүр зураг. Тэгээд энийг энэ pullback орох үеэр энэ short-н дээр яаж мөнгө олох талаар мэдээллийг бол манай сургалтын дээр бид нар үздэг байгаа. Энэ review дээр энэ зүйлийг бол ярих үнэхээр боломжгүй те. 3 сарын сургалт байгаа. 3 сарын сургалтын мэдээллийг яаж энэ ганц review дотор ингэж ярьж амжихад тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг хэрвээ энэ short-н дээр мөнгө олохыг суралцах хүсэж байгаа хүмүүс мань байвал зүгээр сургалт гэдэг зүйл байгаа те. Тэгэхээр энэ доош энэ кластеруудыг бид нар харах юм бол энэ бол доош break хийж байгаа кластерууд байгаа байхгүй. Тэгэхээр энийг анзаараарай те. Энэ юунууд контракт би солиогүй бүр хуучин контракт түрүү жилийн контрактор явж байгаа. Энэ дэр бол волюмнууд кластерууд бол зүйлийг бол хэлж өгөн те. За голден дээр бол нэг өөрчлөлт юм байхгүй те guys. Би энэ контрактаа солиогүй байгаа учраас энэ дэр бол харамсалтай нэмж хэлэх юмнууд байхгүй байна. Ерөнхийдөө бол те өдрийн time frame-ийн трейд мөн доош хугарцсан. Энэ чинь pullback байхгүй. Ерөнхий трендинг pullback. Тэгээд энэ дотор бид нар юу хийсэн? Ийм зүйл хийсэн. Энэ бол тэгэл яг бол өөр орж ирсэн. Эндээс бол мэдээж ямар нэгэн buyer орж ирнэ. Энэ buyer ч аваачаад хааны газар очиж seller-ийн resistor тулаад тэгэл доош орж ирнэ гэж хараад байгаа байхгүй том зургаараа. Гэхдээ энэ бол нэлээд том зураг шүү guys. Яг одоо ингээд шууд short авах гэсэн үг биш. Тийм ээ? Энэ зүйлийг та хэд мэн ойлгоо тэгээд.
голдын хэмжээнд өөр нэмж шилжих юм байхгүй те guys. Энэ дээр нэг тиймэрхүү. За дараагийн тигр хэмжээнд хэдүүлээ Nasdaq ойл ярий те. Ойлын хэмжээнд guys одоо нэг дайнууд болоод байгаа дайнуудын хэмжээнд ерөнхийдөө бол би ойлыг айл дээр байс хойш ойл үнд орноо бараг 100 муу хавцаар орж ирэх шүү гэж ярьж байсан. Бас манай ерөнхийдөө энэ YouTube channel-ыг дагаж явж байгаа хүмүүс мэн те subscription хийгээд манай ревюүүдийг байн хараад хүмүүсд мэднэ те. Би бол ерөнхийдөө бол ойлыг үнд орноо. Ойл ч ерөнхийдөө 100 хавцаа байх хэрэгтэй байхгүй үнцэн нь. 100 хавцаа ерөнхийдөө ундаж үнцэн тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ойл бол одоогийн ялангуяа дайны үеүүдээр бол энэ ойл үнц нь орох хэрэгтэй. Гэхдээ би бол юу гэж ярьжсэн бэхлээр ямар нэгэн хэрвээ пууж ороод ирвэл одоо жишээл та төсөөд Израиль авчид Иран руу Ираны ялангуяа нефт одоо нефт ямар нэгэн одоо боловсруулах газрууд ямар нэгэн пууж явуулах юм бол тэр үеэр нь те ойл бол жоохон саваад ингээд ийш нь орж ирэх боломжтой гэж яриад байгаа байхгүй. Тэгээ одоо 50 хэд мэдрүүгээ ингээд сүүл татчих болох байхгүй. Ойл гэдэг зүйл бол тэгж чаддیں۔ Тэгэхээр ерөнхийдөө бол би бол лонг харж байгаа. Гэхдээ лонг явахаас өмнө энэ хавруу нэг жоохон ингээд сүүл татах юм болов гэж би хараадсан татсангүй. Тэгээд бид нар яасан 7 өдрийн time frame-ийн level руу орж ирсэн. Сарын time frame-ийн level руу орж ирсэн. Тэгээ энэ бол monthly time frame-ийн level руу орж ирсэн. Monthly time frame руу орж ирэхээр 7 хоног мөн савна гэж ярьдаг те. 7 хоног мөн нэлийн савлт руу ороод нэлийн юм том худалдаа авалт руу орж ирээд энэ худалдаа авалтаас дээшээ гараад ирсэн. Хамгийн сүүлийн ревюгийн хэмжээнд би юу гэж ярьсан бэ гэхээр 7 хоногийн time frame дээр бид нар гаралт хармаар байна. 7 хоногийн time frame дээр гаралт үүсэх хүртэл нэг олон юм бити хараарай гэж ярьсан те. Ерөнхийдөө season trade хийгээд яваарай гэж ярьсан. 7 хоног дээр одоо тайдинг дэлгэцэн дээр хамгийн сүүлийн 2 цагийн хэмжээнд дээшээ бол гаралт үүссэн байна. Тэгэхээр бол би бол одоо 7 хоног дээр дээшээ гаралттай гэдэг үүднээс би бол ойлыг бол дээшээ хармаар байна тийм ээ. За тэгээд энэ ойл дээр хаанаас яаж арилжаа хийх ёстой гэдэг зүйлийг бол бас бид нар сургалтын дээр бол ярилцдаг байгаа. Энэ дотор дээшээ доошоо зах зээл хэлбэлцгүй яаж мөнгө олох боломжтой вэ гэдэг тухай бол бид нар ярьдаг тийм. Тэгэхээр энэ тухай дэлгэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол энэ видео доор description доор сургалтын бүртгэлийн тухай бүх мэдээллийг бол орхиж тэгээд таад байна. Сонирхорой. Ойлын хэмжээнд бол айл дээрээс хойш лонг гэж яриад байгаа. Энэ гаралт маань болцсон байна. 7 өдрийн интерфейс гаралт маань болцсон байна. Үүнээс хойш би бол лонг хармаар байна. Ихтэй хардаа guys. Үнэхээр ямар нэгэн Израиль одоо Иран руу ямар нэгэн төрлийн том пууж явуулах юм бол тэгвэл тэгсэн тохиолдолд үнэхээр доошо татаж болохоор байгаа шүү guys. Ийшээ. Гэтэ энэ татнуул гэхээс биш ойл бол хизээж доошо бол ингээл доошо ороод ирэхгүй. Ойл үнд орнуул гэхээс биш. Тэгээ та энэ зүйлийг санаарай. Газ буюу ойл ч үнд орно шүү. За түүний дараа Nasdaq руу хэдүүлэн шилжээ. Nasdaq бол ерөнхийдөө бол энэ үеэр одоо доллар маань бид нар сая ярьсан те долларын энэ үе маань биш үнэ гэж бид нар сая тодорхойлсон те доллар дээр бид нар all time high хармаар болцсон шүү дээ. Тийм учраас хэрвээ доллар дээр бид нар all time харахаар болцсон бол тэгвэл энэ эднэр чи яах ёстой вэ? Тэгэхээр би бол том зургаараа бол индексүүд дээр бол доош pullback орохыг хармаар байна. Яа тэгэхээр энэ Nasdaq S&P төрлийн зах зээлүүд чинь нэлээд том өсөлтөнд орсон байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ том өсөлтийн хэмжээнд бид нар доош нь pullback ормоор нь тэгээд энэ өдрийн time frame-ийн хэмжээнд guys өдрийн time frame-ийн хэмжээнд хамгийн сонирхолтой нь одоо та энэ зүйлийг хараарай. Энийг би түр өсгөж. Өдрийн time frame-ийн хэмжээнд бид нарт шилжилт үүссэн байгааг анзаараарай guys. Энэ бол хамгийн том сигналуудын нэг нь байна. Тэгэлээ энийг харъя. Энэ харж байна уу? Шилжилт үүсээд нэгдүгээр левелийн хэмжээнд шүү. Нэгдүгээр левелийн хэмжээнд шилжилт үүсээд эсрэг талын хоёрдугаар левелийн хэмжээнд бүхэл бүтэн down theory үүсээд доош нь тренд маань хугараад эхэлсэн байна. Тэгэхээр би бол Nasdaq-ийн хэмжээнд бол S&P-ийн хэмжээнд бол тэр чигээр одоо short хармаар. Тэгээ энэ short маань бол бас нэлээд big short байж болохоор шүү guys. Okay. Тэгээд өөр хавийн одоо хувьцаанууд дээр худалдаа авалт хийгээд long хийгээд явж байгаа хүмүүсийг доош нь сэгсрэхийн тулд те энэ бол нэлээд хурдан орж ирж шүү guys. Нэлээд хурдан. Тийм удаан бол орж ирэхгүй. Гэхдээ доош энэ хүмүүс чинь ингээд нүдээ одоо амжихгүй хэмжээгээр наадах чинь доош нэлээд хурдан татдаг шүү guys. Яагаад тэгэхээр хувьцаануудыг худалдаад авсан байгаа хүмүүсүүдийг яаж алдагдал руу оруулах вэ гэхээр хурдан оруулах хэрэгтэй байхгүй хөдөлгөөнөө ойлгож байна те одоо нэгэнд ингээд эхэлсэн байгаа гэдэг утгаар одоо энэ хөдөлгөөн бол нэлээд доош те одоо энэ доош явж байгаа энэ цохилтын кластеруудыг хараарай те левел рүүгээ төхөж очихдоо цохилтын кластераар төхөж очихдоо яадаг вүлээ тэгээд энэ цохилтын кластерыг бол яаж тодорхойлох талын асуудлуудыг бол бид нар сургалтын дээр ялцдаг хэрэг сургалтыг хүсэж байгаа хүмүүс мань байвал мэдээж welcome те Nasdaq-ийн хэмжээнд бас ойлгомжтой. Ингээ болоо guys ерөөхдөө зах зээл бол айгүй амархан байна. Ерөөсөө энэ дээр чинь толгой ирэх юм ерөөсөө байхгүй. Энэ үеэр нэг жоохон толгой иргэжсэн зүйл. Одоо бол яг өнөөдрийн зах зээлийн хэмжээнд бол дүр зураг бол маш ойлгомжтой болсон байна. Энэ ингээд дээш нь pullback орж ирэх үеэр нь бол бид нар мэдгүй яа. Тэгэхээр урд нь бол энэ break хийсэн газар байсан. Энэ support байсан. Support-осоо бид нар юу хийгээд байна? Support-осоо бид нар pullback ороод хай хийж чадахгүйгээр доош нь break ороод тэгээд бүр level-ээрээ доош нь өөрлөө хийсэн. Ингэсэн тохиолдолд зах зээл бол айгүй амархан харагдаж байна. Тэгэхээр бид нар бол ямар ч лсэн short лав авж ивэл зүгээр яг мэдээж
Энэ хавьд тэ зах зээл угаасаа хэлбэлцэж байгаа жижиг таймфреймүүдээр хэлбэлцэх үеэр мэдээж pullback үеэр нь жоохон long авч болно. Гэхдээ ерөнхий зүгчиг бол доошо шорт байгаа шүү. За тэгээд хэдүүлээ хамгийн сүүлийн энэ сэдвийг ярилцъя. Биткойнс өөр одоо юу авч болох вэ? За тэгэхээр guys миний хувьд хамгийн нэгдүгээрт хамгийн том прожектуудын нэг нь юу вэ гэхээр миний хувьд бол HBAR гэдэг прожект байна. Энэ прожектыг та хэд сонирхоод судлаад үзгэрээ ийш хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа бол энэ зүйлийг та хэд өөрсдөө ихлэ судлаад өөрийн толгоогоор энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй тийм. Энэ бол таны өөрийн шийдвэр шүү guys. Би зүгээр өөрөө би юу хийх вэ гэдэг зүйлийг л та хэд хэлж байгаа болохоос би бол яг та хэд авах ёстой гэж албатуулаагүй шүү guys. Окей. Тэгэхээр би яагаад HBAR-ыг хараад байгаа вэ гэхээр энэ бол tokenization буюу гэдэг зүйл орж ирэх ёстой. Tokenization маань юуны хэмжээнд орж ирэхээр үл хөдлөл хөрөнгийн tokenization. Тэгэхээр NFT гэдэг зүйл байгаа тийм та хэд мэдж байгаа. NFT одоогийн байдлын хэмжээнд бол ямар ч хэрэгцээ үзүүл байгаа байхгүй. Хинт чирэггүй зүгээр л нэг юм сармагчингийн зурагнууд тийм нэг улаан сармагч, нэг шар сармагч, нэг улбар шар сармагч, нэг хамарлууга хурууга хийцэн сармагч тийм нэг нүдний шилтэй сармагч. Эдгээр одоо юу ямар үнцэнтэй зүйл вэ? NFT гэдэг зүйл яг одоо бол яг өөрийнхөө үнцнийг бол дэлхийн ертөнцид харуулж амжаагүй байгаа байхгүй. Гэхдээ одоо би та хэд хэлээ. NFT гэдэг зүйл хизээ хэрэгцээнд байх вэ гэхээр HBAR-аар дамжуулаад NFT гэдэг зүйл бол хэрэгцээг үзүүлнэ. Тэгэхээр та хэд одоо үл хөдлөх хөрөнгийн ямар нэгэн бичиг баримт те одоо A4-ийн цаасан дээр та хэд нэг тийм бичиг баримт байгаа шүү дээ. Одоо те одоо хин бэдгийн нэг тийм номер 1 хүн нэг тийм үл хөдлөх хөрөнгөтэй байлаа. 3 өрөө байртай ч юм уу эсвэл одоо лагерийн байшинтай байх юм бол та хэд бүгдээрээ бичиг баримттай байгаа те. Миний нэр дээр ийм зүйл байгаамаа. Гэхдээ одоо бид нар энэ бичиг баримт цаасан төрлийн зүйлээс шилжээд байгаа байхгүй. Блокчейн гэдэг ертөнц рүү бид нар шилжээд байгаа байхгүй guys. Тэгэхээр та хэд одоо энэ бичиг баримт руугаа шилжихдээ энэ NFT гэдэг зүйл рүү шилжинэ. Тэгээ таны үл хөдлөх хөрөнгө tokenization руу шилжиж ороод ирэхээр NFT гэдэг зүйл орж ирнэ. Тэгээ NFT-ийн хэмжээнд та тийм үл хөдлөх хөрөнгөтэй гэдгээр NFT-тэй болох байхгүй. Ойлгож байна уу? Ингэсэн тохиолдолд NFT гэдэг зүйл өөрөөхөө хэрэгцээг бол биднэрт үзүүлнэ. Ямар ч бичиг баримт гэдэг зүйл ирээдүйд бол байхгүй. Миний бодлоор бол бараг 5 жилийн дараа хэд ерөөхдөө ихэнх хүмүүсийн хөрөнгө маань дандаа tokenization энэ шилжилт руу ороод тэгээд энэ үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтууд маань дандаа ийм блокчейн крипто баримтууд орж ирэх байх шүү. Окей. NFT гэдэг төрлийн. Тэгэхээр энэ бол ирээдүй guys. Хэрвээ HBAR-ыг сонирхож байгаа бол маш олон жилээр энийг бол аваад барьж болно. Энэ бол заавал өсөнд орох зүйлүүдийн нэг нь байгаа. Энэ миний бодлоор шүү. За дараагийн coin XRP. XRP та хэд мэднэ? Би бол зөндөө энэ зүйлийн тухай ярьж ирсэн. Одоогийн хардаа манай ертөнцийн хэмжээнд SWIFT гэдэг зүйл байгаа тийм. SWIFT гэдэг зүйл маань юу вэ гэхээр банк хоорондох шилжилтийн технологи байгаа тийм. Одоо манай ертөнцийн. Тэгэхээр энэ SWIFT чи яг одоогийн байдлаар бол айгүй үнэтэй тэгээд нэлээд ашиггүй зүйл байгаад байгаа шүү дээ. Мэдээж нэлээд удаан тэгээд комисшн өндөртэй тэгээд энэ төрлийн за энэ зүйлийг бол та бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг засж байгаа тийм. Зүйлүүдийн нэг нь юу вэ гэхээр XRP гэдэг зүйл орж ирнэ. XRP-г та хэд харах юм бол тийм ямар компаниудтай аль хэзээ партнершип зохиогдсон бэ гэдэг зүйлийг хэрвээ мэдхийг хүсэж байгаа бол энэ сайт руу ороод хараарай. Бараг бүр амар хэмжээний партнершиптэй байгаад байгаа байхгүй юу? International төрлийн. Тэгэхээр XRP-г та маань үнэхээр судалж үзье гэх юм бол маш том экосистемтэй болсон байгаа даа шүү. Окей guys. Тэгэхээр XRP бол энэ SWIFT-ийг орлуулах зүйл байгаа. Тэгэхээр мэдээж хэрвээ XRP SWIFT-ийг оруулах юм бол мэдээж энэ coin ч үүнд орно. Тэгэхээр энэ зүйлийг маш олон жилээр 5-10 жилээр хэрвээ худалдаа авалт хийгээд барихыг хүсэж байгаа бол XRP бол энэ бас номер 2-ын зүйл байгаа шүү. Окей. За түүний дараа Stellar гэж байгаа. XLM гэдэг юм байгаа. Энэ XLM чинь бан XRP-тэй бас төстэй яг адилхан төрлийн зүйлүүдийг бол биднэрт авчирна. Бас л SWIFT-ийг оруулах зүйлүүдийн нэг нь мэдээж XRP ганцаараа бол энэ зүйлийг бүгдийг бол барахгүй. Тэгэхээр мэдээж түүнтэй өрсөлдөх төрлийн зүйлүүд байгаа. XLM байгаа. XLM чинь бас л өснө. Окей. Миний бодлоор бол түүний дараа guys би бол Layer 0 гэдэг зүйлийг хараад байгаа. Миний хувьд бол бас энэ бол маш том зүйл байгаа. Layer 0-гийн тухай сонирхож байгаа хүмүүс маань байвал энийг бас сонирхоод үзээрэй. Миний хувьд бол энэ бол бас топуудын нэг нь байгаа шүү. Окей. Олон жилээр хот лик гэж хүмүүс байвал Layer 0-ийг анзаараад мэдээж Ethereum-ийн чартыг очоод нэг харах юм бол хайрхаа хийж амжаачгүй байгаа байхгүй Ethereum. Тэгэхээр энэ бол одоогийн байдлаар худалдаа авалт хийх боломжтой coin-уудын хамгийн сонирхолтой coin-уудыг нэгэнд орох зүйлүүд байгаа. Окей. Тэгэхээр тийм байна guys. Өнөөдрийнхөө ревюг ингээд эвгүйгээр дуусгая. Нэлээд сонирхолтой ревю байсан байх гэж найдаж байна. Сургалтанд бүртгүүлэх сонирхолтой хүмүүс мань байвал guys та маань санаанаа манай community, volume trade community тэгээд бид нар болохоор яадаг гэхээр зах зээл дээр яаж speculation хийж тэ зах зээлийн хэлбэлзээнүүдээс яаж мөнгө олох боломжтой вэ гэдэг зүйлийг бол бид нар бол заадаг байгаа. Хөрөнгө оруулалт одоо иймэрхүү төрлийн coin-ы хөрөнгө оруулалтын сургалтыг бол бид нар одоогийн байдлаар бол хийгээгүй байгаа. Энэ хөрөнгө оруулалтын сургалт маань хизээ нэгдэх вэ гэхээр 2027 онд дөнгөж нэгдэнэ. Түүний өмнө CryptoPump-ын сургалт нэгдэнэ тэ. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ CVP Basics гэдэг зүйл маань мэргэжлийн трейдеруудыг бэлтгэдэг сургалт байгаа. Ерөөсөө л
хэрвээ та трейдер болохыг хүсэж байгаа бол мэргэжлийн трейдер болохыг хүсэж байгаа бол өдөр болгон тогтвортой ингээд яг $1000-2000 цалинтай байхыг хүсэж байгаа бол манай community энэ зүйлийг бол бид нар бол зааж өгдөг байгаа. Тэгээд сонирхохыг хүсэж байгаа хүмүүс мань байвал манай бид нартай бол нэгдэж болно. Окей. Тэгэхээр энэ сургалт маань зүгээр л трейдеруудын сургалт. Энэ бол speculation буюу зах зээлийн хэлбэлтэл дээр зүгээр мөнгө олж байгаа. Бидний хувьд бол дээш байна уу, доош байна уу ерөөс хамаагүй. Дээш байвал дээш лонг хийгээд мөнгө олчихно. Доош байвал тэгээд дагаад хойноос шорт хийгээл явчихна. Тэгээд энийг бол бид нар тодорхой хэмжээний системийн дагуу хийж байгаа. Тэгээд энэ системийн хөтөлбөрийг таад маань харахыг хүсэж байгаа бол энэ дотор ингээд бүх юунуудын мэдээлэл байгаа шүү. Окей. За амжилт хүсье guys. Тэгээд өнөөдрөөс эхлүүлээд бид нар ревюнуудыг хийж эхэлнэ. 25 онд энэ үеэр бол шинэ жилийн үеэр бол манай community бол амардаг. Тэгээд өнөөдрөөс эхлүүлээд бид нар нэгд өдөр болгон ревюг хийгээд явна. 13-нд 20 27 гэдэг бид нар ревюг хийгээд явна. Тэгээд бид нарыг subscription те YouTube дээр subscription хийгээрээ дагаарай те. Бид нар бас нэгэн сонирхолтой зүйлүүдийн хэмжээнд юмнуудыг бол ярьцдаг. Тэгээд мэдээж YouTube дээр guys, YouTube-ийн энэ манай юг бас subscription хийгээрэй. Яа тэгэхээр YouTube дээр тодорхой хэмжээний зүйлүүдээс болоод хаагдчих магадгүй. Тийм учраас YouTube бол байнга байгаа тийм ээ. Тэгэхээр ийшээ дагаад ороорой guys, окей. За өнөөдрийнх нь ревюг ингээд дуусгачих. Амжилт хүсье guys, баярлалаа.